Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Ганаа мэрэгчлээ сольсон нэвтрүүлгийн шинэ дугаарыг эхлэхэд бэлэн болоод байж байна. За би өнөөдрийнхээ дугаараар дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхтээ ирчээд байна. Энэ нэвтрүүлгийг эхлснээс хойш би шүүгч болох юмсан, шүүхийн байгууллагад ажиллаж үзхийнсэн гэсэн маш эрмэлзэлтэй, бодолтой, хүсэлтэй байсан юм аа. Тэгээд зориг гаргаад ингээд энэ байгууллагын гадаа хурж ирчээд байж байна. За тэгээд намайг ороход ажиллах болов яах бол юу ч гэсэн орцгой. Үзэгч та бүхэн ч гэсэн ажиллаулаасай гэд залбираад хүсээд бодоод байж байгаарай гэж бодоо. Ганц миний бие хүсэж байна. За юу ч гэсэн орцгой хэсэг өрөө. За сайн өглөөний минь. За би экотлээсээс явж байгаамаа ингээ. Ганаа мэрэгчлээс ясна гэх нэвтрүүлгээр. Тэгээ өнөөдөр танаа байгууллага дээр ажиллах хүсэлтэй. Тэгээд одоо хинтээ уулзах уу, яах вэ хөө? 3 дахь 300 зугаа. За баярлалаа. Харах уу? За сайн байна уу? За сайн байна. Өглөөний минь. За өглөөний. За би эко телевизээс явж байгаамаа. Ганаа мэрэгчлээс сольсон гэх нэвтрүүлгээр. Тэгээд би энэ нэвтрүүлгийг хийснээс хойш ерөөсөө шүүхийн байгууллагад ажиллаж үзээгүй, үзхийсэн гэсэн маш их хүсэл эрмэлзэлтэй тийм байдгийн. Тэгээд танах зориглол хүрээд ирлээ. Тэгээд өнөөдөр ажиллаж болох уу яах вэ гэдэг зөвшөөрлийг танаас авах гал. За суу ямар ч. За. За ингээд Ганаа маань бас мэрэгчлээ солиод манай шүүхийн байгууллагт ирж ажиллах болсонд бас бидний зүгээс бол бас баяртай байна. За баярлалаа. Тэгээд одоо ер нь бол тэ эхлээд Ганаадаа бас нэг ойлгуулж бас хэлэх зарим нэг зүйлүүд байна. За нэгдүгээр бол бид шүүгчийн албан тушаал дээр бол Ганааг одоо ажиллах бас боломжгүй байна. За тийм шүүгч гэдэг маань бол өөрөө бас тодорхой хуульд заасан эрх хэмжээний дагуу тийм хэн шийдвэрт ажиллагаа явуулдаг. Ийм бас эрх хэмжээний хувьд бол бас бүх зүйл нь хуулиар зохицуулагдсан ийм одоо албан тушаалтай хүн байдаг учраас за Ганааг бол шүүгчийн албан тушаал дээр ажиллах боломжгүй байна. За гэхдээ манай шүүхтэр бол шүүгчээс гадна бусад шүүгчийн туслах, шүүх хурлаа нарийн бичгийн дарга, мэдээлэл авалгааны ажилтан, за бичиг хүргэгч гээд бас олон ажил албууд байгаа. За энэ дээр ажиллах боломжтой. За эдгээр ажлуудын нэгэн дээр Ганаагаа ажиллуулъя. За маш их баярлалаа. За. За Ган Эрдэнэ маань мэрэгчлээ солиод за манай шүүхийн байгууллагад ажиллахаар шийдсэн байна. За тэгээд ажил амжилт хүсье. За баярлалаа. За. Би хичнээн. Сайн ажиллана. За. Энэ манай мэдээлэл авалгааны төв байна. Энэ хэмжил хүсэлт гомдлоо өгнө. Хүсэлт гомдлын бүртгэж аваад за энэ бол одоо нэг шүүгчийн өмсгөл маань байна. Тэгээд шудрагч нөгөө Жимита бурхан байна. Тэгээд энэ нөгөө шүүгчийн тангараг. За ийшгээ. Шүүгчийн дарга нар яа. За нарийн бичгийн дарга нар. Миний ажлын нэг хэсэг бас. Шүүх хурлааны тэмдэглэл өгдлөө. За өнөөдөр би танаа байгууллага дээр ажиллахаар болсон байгаа. Тэгээ та бүхэнтэй хамтдаа ажиллах таатай байна. Тэгээ надад тусалж дэмжээрэй гэж бас хүсгээр байна. Тэгээ та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. За танилцахад сайхан байлаа. За ингээ ажил эхлэхээс өмнө одоо шүүгчнэрийн зөвлөгөөний хурал болж энд бол бүх ажилчид маань орж хуралдаа суудаг юм байна.
За би ч бас одоо ажилтны хуралдаа оръё. За хүмүүс орж ирээ сууччихээ. За сайн байна. Өглөөний мэнд. Сайн байна өглөөний мэнд. За манай шүүх бол ширээ хамтлагын ажилтнуудаа болсон шүүгч ажилтнуудаа зөвлөгөө танилцуулдаг журамтай. Одоо мэргэжлээс болж ажиллахаар одоо манай гам хэлтийн гээд ажилтдаг маань чигээр танилцуулъя. За. Маш их баярлалаа ингээд надад бас маш их ихтгэл хүлээлгэж одоо юу дүүргийн иргэний шүүхийн анхан шатны 1-р шүүхтэр намайг ажилуулах болсонд удирдлагын зүгээс та нартай болно. Шүүгч та нартай маш их баярлалаа. Тэгээд би та бүхнийхээ итгэлийг алдахгүйгээр хичээж чармааж ажилланаа гэдгийг амлаж байна. Тэгээ хүлээн авна уу энэ хүсэлтийг маань. Мөн дээрээс нь бас чадахгүй мэдэхгүй зүйлсүүд зөндөө гарах бах. Түүн дээр бас тусалж дэмжээрэй гэж бас хүсэх байна. За одоо ингээд миний хэсэг сууж байгаа хүмүүс мөн л да. Шүүгч нар юм. Туслахуй болон нарийн бичгийн дарга нь сууж байна. За энэ голын хэсгээр их юм бол одоо шүүгч нар сууж байна. За одоо дүүргийн иргэний иргэн анхан шатны 1-р шүүх маань одоо 23 шүүгчтэй гэж байгаа. За мөн 23 туслагтай. Мөн дээрээс нь одоо 11 нарийн бичгийн даргатай. За мөн бусдад ажилчтай. Өмнө нь би ер нь бол шүүх хуралд орж үзээгүй. Тийм ээ. Тэгээд шүүх хурал яаж явагдгийг ер нь зургатаар л би харж байсан. За тэгээд шүүгч нарыг харахад бол надад маш тийм итгэлтэй, ихэмсэг, эрхэмсэг, итгэл төрхөөр өөртөө тийм итгэл төрхөөр тийм хүмүүс надад харагддаг юм. Шүүхийн талаар төсөөлөх юм бол одоо энэ нийгэм маань энэ манай дэлхийн маань одоо яг энэ шүүхгүйгээр явах юм бол баг аль хэзээний сүнцэн болох болов гэж би боддгийн. Тийм учраас бас энэ нийгмийг зөв авч явж байгаа, зөв авч явуулахын төлөө ажиллаж байгаа байгууллага бол шүүх яалтчгүй мөн гэдэгт би бол итгэлтэй байдгийг. За одоо ингээд ажлынхаа байрыг та бүхэнд товч танилцуулъя гэж бодож байна. Миний ард байгаа газар бол мэдээлэл авлагын төв гэж байна. За энэ иргэд маань хурж ирж өргөдөл нэхэмжлээ энд гардуулан өгөх байна. За түүнээс өмнө ярих нэгэн зүйл байна. Ерөнхийлөгч маань ерөнхийлөгчийн санаачлагаар хийж байгаа шүүхийн шинтгэл 2013 оноос хойш хийгдээ явж байгаа. За одоо миний энэ яг ажиллаж байгаа газар их бол хуучны Сүхбаатарын дүүрэг гэж байсан шүү дээ, тий. За тэр чинь одоо иргэний дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүх болж. За энэ 1-р шүүх маань Сүхбаатар, Баян, Зүрх, Чингэлтэй гэсэн дүүргүүдийн одоо иргэдийн нэхэмжлэл гомдлыг одоо энд авч хэлцээд шүүн таслах ажил энд явагдаж байгаа. За цаашаа явуулцгаая зүгээр. Одоо миний баруун гарталт байгаа одоо энэ дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн одоо самбар байна. За энэ самбар дээр одоо мэдээллийн самбар гэсэн үг. За энэ дээр нь одоо хөдөлмөрийн дотоод журам нь байж байна. За мөн цагийн хуваар нь байж байна. За тус шүүхэд одоо хандахтаа одоо өргөдөл хөндлөлийн дагуу хандахтаа тэмдэгтийн хураамжийг ямар дансанд хаана ямар банкнд хийх үг гэх мэтлэн мөн дээрээс нь одоо энэ 7 даваа мигмар 5 бүрэг баас гэсэн 5 өдөр хичнээн шүүх хурал болохын хэдэн цагаас болохын гэсэн мэдээллүүдийг иргэд маань хурж ирээд шууд ингээд үзчих юм. За өнөөдөр лав гарыг үзэхэд чинь хичнээн шүүх хуралтай байна гэхээр чинь одоо үзэлт 48 50 шүүх хуралтай өдөрт одоо 50 шүүх хурлыг одоо тасалдгүй үйл ажиллагаагаар 1-р шүүх маань явуулж байна. За зөвхөн ийш яв. За энэ миний хамгийн сонирхол татаад байгаа хэсэг.
За энэ дээр их юм бол одоо тав хэнийг энэ бурхныг сайн мэдэх бах. Пимида гэдэг шүүхийн бэлэг тэмдэг болсон бурхан байгаа. Мөн түүний хажууд Монгол улсын нэрийн өмнөөс гэдэг шүүгч маань уншдаг шүү дээ, тийм ээ. За түүний хавцсан байж байна, Монгол улсын маань туг байж байна. За ингээд тангараг маань байж тэгээ үзэгчтэй бас илүү тод харуулахын тулд онгойлгоч. Тэгээд одоо шүүгчийн маань алах. Шүүхийн байгууллагаас хэвлэгдэн гаргадаг одоо гарын авлагууд мөн шүүгчийн маань өмсдөг хувцас. За иргэд маань энэ ингээд сууж байгаа хоорондоо яах вэ гэхээр шүүх хуралдааныг шууд харах боломжтой болсон. Энэ хоёр дэлгэцээр шууд камераар шүүх хуралдаан ямар шүү шатандаа явагдаж чинь яаж явагдаж чинь гэдгийг яг энэ хоёр камераараа дэлгэцээр үзчихнэ. Мөн доороос нь одоо шүүхийн талын мэдээллийг шторкоор нэвтрүүлгээр кино болгож бас үзүүлж байна. Шүүхийн шинжилгэлийн бас хүрээнд хийгдэж байгаа бас нэг шин зүйл гэх юм бол одоо эвдрүүлэн зуршлаг хийж байгаа. За энэ бол ард иргэдэд маш их хүртээмжтэй байгаа. Сүүлийн үед одоо хүмүүсийн сайшаалыг хүртэж байгаа нэгэн одоо аль гэх юм бол энд байж байна. За энэ гэх юм бол иргэдэд бидэнд ямар ашигтай юм бэ гэх юм бол зардал хэмжээ, хоёрт нь цаг зав, гуравт нь хурдан шуурхай гэх мэтлэн маш олон талын даваа талтай байгаамаа. Тэгээд энд 5 эвлэрүүлэн зуршлагч нэг туслагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За ингээд манай энэ эвлэрүүлэн зуршлагч нар сууж байна. За тэгээд манай тамийн газрын дарга Батмүх маань намайг бас эвлэрүүлэн зуршлагчтай ажилд томилсон байгаа. За гэхдээ хамгийн ихний ажил маань бол мэдээлэл авлагын төв дээр очиж ажиллах байгаа. За тийш явцгаая. За миний ажлын местэл энд байна та. За энэ чинь одоо иргэдээс ирж байгаа нэхэмжлэх болон гомдол хүсэлт хүчтэй хүлээж аваад за энэ анхан шатны шүүхэд нэхэмжлэх хүлээн авсан бүртгэл гэдэг. Энэ дээр бүртгээд гарын үсгийн зуруулаад тэгээд нэхэмжлэлийн бүрдүүлэлтийг хийгээд шүүгч рүүгээ хуваарлах юм байна. Миний ажил бол за баярлалаа. За сайн байна уу? За нэхэмжлэлийн дагуу бүрдүүлэлтийг хийж хянд юм байна. За өргөдлөгч. За та тэмдэгтийн оромжийг төлөөг байгаа юм шүү дээ. Тэмдэгтийн оромжоо төлөөд тэгээд өргөдлөө дахиад 1% хийгээд тэгээд тэмдэгтийн оромж чинь болохоор 69,510,000 төгрөг юм. За иргэдээ бас мэдээллийн чанартай зүйлсийг хүргэе. Нэхэмжлэх тал маань одоо нэхэмжлэх өргөдлөө 2% хийж ирэх юм байна. Мөн дээрээс нь одоо гэрийн хаяг тэр хариуцагч талынхаа гэрийн хаяг, өөрийнхөө гэрийн хаяг, овог нэр, утас эднийг бол маш тодорхой өгөөд авч бичих ёстой юм байна. Мөн мөнгөн дүнээсээ хамаарч тэмдэгтийн хураамжаа төлөх ёстой юм байна. Банкн дээр очиод дансны дугаар нь болохоор одоо энэ мэдээллийн самбар дээр байгаа. Мөн дээрээс нь одоо нотлох баримтууд гэрээ байдаг бол гэрээгээ өөр одоо нотлох баримтууд байдаг бол нотлох баримтаа бүрдүүлээд одоо энэ мэдээлэл авлагын төв дээр өгөх ёстой юм байна. Энийг маш сайн анхаарах ёстой юм биш үү? За тэгээд сүүлийн технологи бас шүүхийн байгуулагчаас нэвтрсэн байна. Жишээлх юм бол одоо ийм их одоо хэрэгүүд байна шүү дээ, тийм ээ. Өргөдлүүд, өргөмжлөлт, нэхэмжлэхүүд. Тэгээд энэ бүртгэлийг чинь одоо захин хэлбэрт оруулаад маш хурдан амарчилсан тийм програм дээр одоо ажилладаг болсон юм байна. Тэгээд ийм төргөн шуурхай болцсон юм чинь одоо
бидний одоо маргаан маань хурдан шийдэгдэх нэ гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ дээр ирсэн нэхэмжлэх өргөдлүүд маань шүүгч нартай хуваарлагдана. Тэгээ компьютер дээр шүүгч нарыг хуваарлаад мөн өөрийн биеэр шүүгч нартай нэхэмжлийн далдуулах нь байна. За одоо миний ажил бол шүүгчийн туслах байна. Шүүгчийн туслах маань одоо уянга шүүгчийн туслахаар ажиллахаар болсон байна. Орхоо. За сайн байна уу? За би өнөөдөр ингээд дүүргийн иргэний иргэн шүүхийн анхан шатны 1-р шүүхтэр ажиллахаар болсон байгаа. Тэгээд шүүгч уянга таны туслахаар ажиллахаар томдогдсон байгаа. Тэгээд мөн энийг таныг нэхэмжлэлийг танд гардуулаарай гэсэн. За энэ шинээр ирсэн нэхэмжлүүд юм байна тийм үү? За ингээд шүүхэд шинээр нэхэмжлэл ирж гин. За нэхэмжлэлийг шүүх хүлээж авахаас татгалзах үндэслэл байгаа хэсэг тал дээр эхний ээлжинд дүгнэлт хийн. За тэгэхээр тэр ажиллагааг бол чи надад нийт энэ бүх ирсэн нэхэмжлэлийн тухайд чи хянж үзээд надад эргэж хариу мэдэгдэх нь байна. За үүсэх үү, хүлээ авахаас татгалзах үндэслэл байна уугүй хэрэг болгон дээр ярих юм тийм ээ. За түүнээс гадна за нэгэнт чи бүх өнөөдрийн туршид юм байна тийм үү? Тий. За тэгэхээр өнөөдрийн туршид хэрвээ миний туслахаар ажиллах гэж байгаа бол өнөөдөр нийт за 6 шүүх хуралдаан зарлагдсан байна. Өглөө 8 цагаас одоо 8 цагаас эхлээд 9, 10 цаг, 11, 11:30, за 13 цагуудаас гээд. За нийт 6 хэрэгүүддээ чи шүүх хуралдааны бэлтгэлийг хангах нь. За. Сэрэл тоя, алтай шанд, цэрэн ханд гэсэн юм. За чи цагуудын тодорхой бичээд авцсан байгаа тийм ээ. За эдгээртээ бол шүүх хуралдааныхаа бэлтгэлийг хангаад, за шүүх хуралдааныхаа танхимд оролцогчтой оруулаад, за чи манай туслахаас асуусан байх бас дээрээс. Тэгээ бэлтгэлийг хангачаа надад хэлэх нь байна шүүх хуралдааны. За түүнээс гадна за шинээр эдгээр хэрэгүүд дээр хариуцагч тал нь хариу тайлбаруудаа эрүүлсэн, нотлох баримтуудаа эрүүлсэн байгаа. Тэгэхээр эдгээр хэрэгүүд дээрх хариу тайлбар нотлох баримтуудыг нөгөө талд нь танилцуулна. Хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа мэтгэл зарчмын үндсэн дээр явагдана, тэгш явагдана. Тийм учраас наад хэрэгүүдээ нэхэмжлэгч талуудын дуудана гэсэн үг. Хариу тайлбарыг гардуулна. За санал хүсэлгүй байвал бичүүлж авна гэсэн үг. За өнөөдрийн хувьд бол чиний хийх ажиллагаанууд энэ байна. За эдгээр хэрэгүүдийн тухайд бол зохих хүсэлтүүд гарсан байдгийг. За эдгээр хүсэлтүүдийг бол чи би хэрхэн шийдвэрлэх талаар чанд дотор талд нь бичээд хийцэн байгаа. Эдгээрийг чи шүүгчийн захирамжууд юм бичнэ гэсэн үг. За. Тийм үү. За ингээ өнөөдөрт нь чи бүгдийг амжуулна. За. Тий, амжуулахгүй бол энэ чи маргааш гээл маргаашийн ажлууд чи ингээл аваарна заа яа. За тэгэхээр энэ ажлуудаа хийж гүйцэтгэх нь байна. За намайг шүүх хуралдаанд орсны дараа над зохих ажиллагаануудаа хийнах тийм ээ. Шүүх хуралдаан цагтаа эхэлнэ. Цагтаа эхлээгүүн үр дагаврууд бас тодорхой яригдах байх тийм ээ. За. За амжилт хүсье. Хамгийн эхлээд юу яах вэ? Шүүх хуралдааныхаа бэлтгэл ажлуудаа. Бэлтгэл ажиллагаа хангая тий. За тэгээ намайг шүүх хуралдаандаа ороод хурал хийж явах явцад бол чи тэн дотор орохгүй юм чинь. Наад ажиллагаануудаа хийнэ гэсэн үг. За. За. За амжилт хүсье. За баярлалаа. Намыг юусоо ингэж уншичдаг. Идэг мэдрэмжтэй бас сайхан. Тэгэж байгаа л юусоо ингэж гараараа ингэж тэгэл нэг эргүүлээл уншичдаг бол. За өнөөдрийн ажил бол одоо иймэрхүү ажил байна. За ерөнхийдөө бол одоо энийг одоо хэрэг үүсэхүүг нь би сайн мэдэхгүй яг үнэнгээ хэлж. Тэгээд яг одоо уянга шүүгчийн туслахтай яг хамтраад хийхгүй бол чадахгүй нэ. Тий. За энэ нэхэмжлэгүүд дээр хэрэг үүсэхгүй юу гэдэг юм гаргаад өг гэсэн. Одоо эхний хэлжинд бол нэхэмжил
хууль заасан бүрдүүлбэр гэж яддаг. За. Юу юу бүрдүүлэх гэсэн байсан. Нэгтгэгчийн нэр байна, хариуцагчийн нэр, ямар нэхэмжлийн маргаан аль шүүхэд хаана гаргаж байгаа гэдгийг судалж үзэж байгаа. Одоо тэгэхээр энэ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэл гэдэг нь Сүхбаатар дүр. Манай харьяалын дүрэг чинь юу вэ? Сүхбаатар Баян зүрх чингэлтэй. Тэгэхээр манай харьяалд болж байна. Маргаан нь юуны төрөл вэ? Гэрээний үрэгт 169 сая төгрөг гаргуулах нэхэмжил. Тэгэхээр иргэний яалтж байхгүй болж байна. За тэгэхээр энэ манайх болохоор за 169 сая төгрөгөндөө таарсан тэмдэгтэй хурамч бүрэн төлж үгүй юу гэдгийг бодож үзээд тэр нь бол сая 4,000 төгрөг энэ болчихж байгаа. Энэ бүрдэж байна. За нөгөө суур компани ч улсын бүртгэл гэрчлэгээнүүд ингээ бүрдүүлбэр шалгаж байгаа байхгүй нэрээс ингээ бүрдүүлбэрээ шалгаа явуулчихна. Итгэмжлэл хин гэж хүн байна гэсэн чинь номон дээр гэсэн хүн байна. Итгэмжлийн хугацааг нарчин 1 жилийн хугацаатай одоо 6 сарын 14 6 сарын 11-нд дуусгах нэ гэх. За энэ бүх юмнуудаа ингээ үзээд нотлохоор юмнууд байна. Ингээд юмнуудаа үзээд за энэ бол гэрээний талын гэрээнд үүссэн маргаан байх тул иргэний эрг үүсгэж нэхэмжлийн үеийг хариуцагчд гардуулаад одоо эхний ээлжинд хариуцагчаа дуудана. Хариуцагч шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн ингээ дуудаж нэхэмжлийн үеийг гардуулах хэрэгтэй ажиллагаа. За. Шүүгчийн туслахын нэг ажил бол за хариуцагч талд одоо нэхэмжлэх талын нөгөө тал гэсэн үг шүү дээ. Хариуцагч талд одоо нэхэмжлэхийг гардуулах ажил байна. За би тэгээд одоо энэ хариуцагч талын хүнийг дуудсан байгаа. Тэр хүн маань одоо иргэн Жазмаа гэдэг хүн байна. За тэр хүн маань одоо ирсэн байна гэж надад ярьж ирсэн. За одоо ингээ ороод ирэх баг. Тэр хооронд нь Монгол улсынхаа хуулийг судалжээ. За сайн байна уу та? За таны нэр дээр холбогдуулан нэхэмжил хийсэн байгаа. За Алтан Чимэг гэдэг хүнээс тодорхой сая 600 мянган төгрөгийг нэхэмжил хийсэн байна. За та бүнтэй энэ нэхэмжлэгтэй танилцаад мөн би танд таны эрх үүргийн дагуу эрх үүргийг чинь танилцуулах ёстой. За үүн дээр бол 25 дахь зүйл дээр заасан хэргийн оролцогчийн эрх үүргийг танилцуулъя. Бүх 25-ын 1-7-д хууль заасан бусд эрх үүрэг байна. За та эрх үүрэг ойлгосноо? Ойлголоо. За ойлгосон гэж үзэх юм бол би танд одоо энэ баланкыг бөглүүлнэ. За та энэ дээр ойлгосон гэдгээ гараа үсгээ зураад бөглөөд явчихна. За би тань ингээд нэхэмжлэлийн баримтыг гардуулаад өгье. Та энийг бөглөчнө. За мөн дээрээс нь би танд эрх үүргээ танилцуулахад за та нэхэмжлэлийн баримтыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор энэ нэхэмжлэгийн шаардлагыг жившээрсэн, бис жившээрснөө бидэнд бичгээр тайлбар тавьж өгөх ёстой байгаа. Хэрвээ 14 хоног дотор багтаж өгч чадах өгөөгүй тохиолдолд энэ танд нэхэмжилсэн сая 600 мянган төгрөгийг төрийн шаардсан нэхэмжлийг хүлээж зөвшөөрсөн гэж шүүх хүлээж авдаг байгаа. Мөн дээрээс нь шууд шүүх хуралдааны зал тоглох өдрийг танд бас шууд хэлнэ. За баярлалаа. Энэ шүүгийнхаа зарлан дуудах хугацааг өөрийн биеэр авч өгье гэж бодлоо. Тэгээд одоо бичиг үргэлж хичээлийн ажлыг бас давхар хийчихье. Бичиг үргэлж ажлыг ачаал ихтэй байдаг учраас бас жоохон ч гэсэн тусаалыг хөвчлөе гэж бодлоо. За явцгаая зүгээр. За шүүхийн зарлан дуудах хугацаа гэдэг ийм хугацаа байгаа. За энийг одоо хариуцч эзэнд нь авч өгнө. За юм да. За шүүхийн зарлан дуудахыг автобусны буудлын дээр хийж байна. Тэгээд автобусны буудлын автобус одоо сүүлийн үед маш сайхан үйлчлэгээтэй болсон байгаа. Одоо игний 1-р игнэр ямар ч төгжилгүй маш хурдан шуурхаа очиж байгаа. Миний зарлан дуудах гэж байгаа хуудас нь одоо энэ Бахтайргийн 17 дугаар хорооны 71-р байшны 4 доор 949 тоо. Тийм яаж байна?
энэ автобусны бариуд дээр бол бас сайхан реклам хийж байна. Я боч. Цаасан байна. За би тэнд нэг зүйлийг танилцуулах гэсэн юм аа. Та гараад ирэх үү? За би дүүргийн иргэний хэргийн шүүхийн анхан шатны нэгдүгээр шүүхийн одоо бичиг хүргчээр ажиллаж байгаа өнөөдөр. Тэгээд тань дээр энэ Батбаяр гэдэг хүнээс хэмжлэл ирсэн байгаа. Тэгээд шүүхэд дуудаа ирүүлэх юм байна. Залан дуудах юм уу? Тэгээд залан дуудахыг танд хүлээлгэж өгөх гэсэн. За энэ дээр бол 14 оны 4 сарын 11-ний 13 цагт уянга шүүгчдээр та очиж уулзах шаардлагатай байна. Энэ дүүргийн иргэний иргэн анхан шатны нэгдүгээр шүүгч хаана гэдэг? Тэр хуучнаар юу штэ Сүхбаатар дүүргийн шүүх байхгүй. Тэгээ одоо тэр чинь дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх болоод Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар гэсэн дүүргүүдийг нэгтгэхэд иргэний хэргийг тэнд шийдэж байгаа. Гараа сайн хот хайлаа та. Яаж нэг хүн гараад ирлээ. За сайн байна уу? Сайн байна уу? За би дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс явж байгаамаа. Тийм бичиг хүргэж ган эрдэнэ гэдэг хүн байна. За тань дээр энэ уран чимэг гэдэг хүний хэмжлэл гаргаад тань дээр хариуцагчаар дуудсан юм байна. Энэ зарлан дуудах хуудас энэ дээр байж байна. За та энд хүлээн авсан хүний гарын үсэг гэж энэ дээр нь зурчихна. За энэ бичгийг би аваад энэ бичгийг танд үлдэнэ. За. За баярлалаа. Баяртай. За. За ерөнхийдөө бол ажил маань сайхан амжилттай явж шүү. Бас ажлаа үргэлжлүүлээ. За хэрэг маань энд байна. За одоо хоёр хариуцагч тал, ихэмжлэх тал хоёрыг оруулж ирээд хэрэгтэй танилцуулна. За хэрэгтэйгээр хэлцсэн үү? За. За тэгвэл гарын үсгээ зурнаа. За ингээ шүүх болтой тавхин хагаатаа ирсэн байна. За. За нэхэмжлэх тал энэ талтаа сууна. Хариуцагч тал энэ талтаа сууна. За юуны төрөнд надад биеийн байцаалтай өгч үү. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө одоо шүүгчийн туслах маань шүүх хуралдааныг бэлтгэл хангах өгөл явагдаж байна. Яг одоогоор. За ингээд ерөнхийдөө шүүх хуралдаан маань эхлэхэд бэлэн болоод байж байна. За шүүгч орж ирлээ босцооноо. За нэхэмжлэгч Алтан шандын итгэмжлэгдсэн төлөөлөгч Буян Жаргал. Хариуцагч нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Аз Баяр нар дуудагдсан байна. Өөр дуудагдсан хүн байхгүй.
авъяд тэгээд үүдэн түлээтэй. За ингээд төр завсарлаж байна. За энэ завсарлаж байгаа хоорондоо шүүгч маань хэрэгтэй нэгтлэн үзэж одоо шийдвэр гаргана. За тэрийг бол бас шууд бичиж байгаа. Ингээ өөр дээрээ шууд камер дээр бичдэг юм байна. Тэгээд дараа нь энэ батлах баримт болдго юм байна. За дохио дугуурлаа. Шүүх хурлын завсарлаад одоо дуудаж байна. Орцгоё. За баярлалаа. За ингээд шүүх хуралдаа маань ингээд амжилттай дууслаа. Тэгээд уянгаа шүүгч танд намайг ажиллуулсанд маш их баярлалаа. Тэгээд танд ажлын өнөр амжилт хүсье. За баярлалаа. Шүүхийн нэг өдрөгч болсон. Тэртээ бас хамт өнгөрөөж бидний одоо өдөр тутмын ажил амьдралтай бас танилцсаж одоо бусдад бас түгээх гэж мэдрүүлэх гэж байгаа танд бас их баярлалаа. За ингээд дараагийнхаа ажил руу оръё. За та бүхэндээ ерөнхийлөгчийн санаачлагын дагуу одоо хуулийн шүүхийн шийтгэл явж байгаа биш төрийн хэлсэн. За түүний хүрээнд гэх юм бол одоо эвдрүүлэн зуулчлагчийн одоо алба гэж шинээр байгуулагдсан байгаа. За яагаад энэ албыг байгуулсан бэ гэх юм бол одоо шүүх хуралдаанаар шүүгчийн асуудлаа шийдвэрлэхийн тулд за ер нь нэхэмжил өгснөөс хойш цаатлын хугацаанд 3 сарын дотор шийдэгддэг байсан. За тэгээд давж заалтах юм бол өшөө хугацаа хэрэгтэй болно. Энэ асуудлыг хөнгөвчлөхийн тулд одоо энэ эвдрүүлэн зуршлагчийн албагийг бий болгосон байгаа. За түүн дээр одоо ингээд ажиллах гад явж байна. Тийш явцгаая цөмөрөө. За миний дараагийн ажил бол одоо эвдрүүлэн зуршлагчийн ажилтан болцсон байгаа. За ингээд хамт ажиллах хүмүүсээ танилцуулъя. За намайг Ган Эрдэнэ гэдэг. Хулан. За. Эвдрүүлэн зуршлагч Даваасран. Ган Эрдэнэ. За. За та бүхэнд эвдрүүлэн зуршлагчийн албын одоо чухам яг юу хийдгийг би гэдгийг тайлбарлая. Одоо энэ дээр яг бичигдсэн байна. Орон сууцны түрээсийн маргаан, хугацаандаа гүйцэтгэгээгүй альбаа төлбөрийн маргаан, иргэд хоорондын зээлийн харьцаанаас үүссэн маргаан, мөн дээрээс нь гэр бүлийн харьцаанаас үүссэн маргаан, мөн ажилтан ажил олгогчийн хооронд үүссэн маргаан, мөн дээрээс нь хөршүүдийн хоорондох альбаа маргааныг одоо эвдрүүлэн зуршлагч нар маань хооронд нь сайхан эвдрүүлж найрамдуулах тийм бас байна. Мөн дээрээс нь одоо энэ эвдрүүлэн зуршлах ямар үе шаттай явах юм бэ гэхээр хаалттай явж болно. Нууцыг бас чанд хадгална. Хөрөнгө мөнгө цаг хугацааг хэмнэн. Мөн дээрээс нь шүүхийн шийдвэрийн адил хүчин төгөлдөр байх боломжтой. Мөн ажиллагаанд оролцогч талууд аль аль нь асуудлыг хянах боломжтой. Мөн дээрээс нь эв зүгээр маргааныг шийдэх боломжийг эргэн таах хүнд үзүүлэх болно. За. За эвдрүүлэн зуршлагч зориулсан гарын авлага гэж одоо энэ байж байна. За энэ гарын авлагын авлага цаад чи судлаач тоо. Өргөдөл гарагч талаас өргөдөж ирсэн нөгөө талын хүмүүс байна. Одоо эвдрүүлэн зуршлагчийн өрөөнд орсон байна. Хүлээж байна. Ажилд оръё. За өнөөдөр би энэ байгууллагт ажилд орсон байгаа. Тэгээд эвдрүүлэн зуршлагчаар ажилд орсон байгаа. За тэгээд миний нэрийг бол Ламжавын Ган Эрдэнэ гэдэг. Хоёртай ажиллахдаа тун таатай байна. За тэгээд би өөрийнхөө эрх үүргийн дагуу эрх үүргээ танилцуулчих. Эвдрүүлэн зуршлагч гэдэг маань одоо хоёрын асуудлыг уян хатнаар дүргийн шуурхай тийм ээ. Хоёрын эрх ашигыг хөндөөхгүйгээр ямар нэгэн зөрчил гаргахгүйгээр маш зардал багтаагаар хоёрын асуудлыг уян хатнаар шийдэхэд дэмжлэг үзүүлнэ. Насан баярт бол мөнгө зээлсэн байгаа. Тэгээд 15 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд одоо мөнгө авснаас хойш айгүй удсан. Тэгээд зээлийн гэрээ байгуулахдаа бол хүү олон ерөөсөө би алдан ерөөсөө тооцоогүй. Тэгээд өөрийнхөө яг үндсэн зээлсэн дээр 15 сая төгрөг гаруулж харуул шүүхэд хэмжлэл гаргасан маа. Тэгээд насан баяраас бол энэ мөнгөө л гаруулж шаардлагатай байна. Танд ямар нэгэн тайлбар өгнө? Би
багийн найзлаа мөнгө зөөлөд 15 сая төгрөг зөөлөд бүгд найрамд хятад ард улсын Гонжо хотноос сав бараа бүтээгдэхүүн угсардаг түүхий тийм тоног төхөөрөмж оруулж ирсэн. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэд мөнгө зөөлөд авсны үнцэн дээр бүгд найрамд хятад ард улсын Гонжо одоо гэрээ байгуулсан тухайн хятадын компани түүхийд нийлүүлээгүй улмаас манай компани үйл ажиллагаа удааширсан. Тэгээ зээлж авсан мөнгө өгөх боломж хугацаа жоохон уртсан болохоор мөнгө авсан энэ найз маань ууралж хүүхэд цаансан байгаа. Тэгээд цаанаас хятадаас бараа түүхийдийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн тохиолдолд үйл ажиллагаа эхлэх юм бол мөнгө тухай дөрөв саналтай байна. За ерөнхийдөө та хоёр маань ингээд зөвшөлд хүрлээ. За миний хувьд ч гэсэн маш их таатай байна. Миний анхны ажил бас сайхан болж өнгөрч байна. За тэгээд одоо ийм байгаа. Хэрвээ одоо эвлэрлийнхэн гэрээг хийгээд шүүгч дээр очиод одоо батламжийн юм захирамж гарна. За тэр захирамж гарсны дараа хэрвээ заасан хугацаанд мөнгөө төлөөгүй нөхцөлд тийм ээ тийм захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх. Одоо тийм албан тооцоо танд очино. Тэгээд цаашаа хуулийнхаа дагуу үйл ажиллагаа явагдана гэдгийг би танд сануулах үүрэгтэй байгаа. За тэгээд амжилт хүсье. За та хоёр нэг сайхан гараа бичиж. Орхоо. За өнөөдрийн ажил маань маш амжилттай болж өнгөрлөө. Шүүгчийн туслахыг хийлээ, эвлэрүүлэн зуршлагчийгээд хоёр хүнээ сайхан эвлэрүүлчлээ. Мөнх шүүх хуралдаандаа орж суулаа. Ийм сайхан боломж олгосон тань. Маш их баярлалаа мөн танаа хамт бол маш их баярлалаа гэж хэлмээр байна. За бас манай хамт олон дээр ирээд бас манай шүүхийн байгууллагт ирж ажиллаад тийм ээ. За шүүхийн байгууллагын бас үйл ажиллагаа одоо шүүгч ажилтны албаач тийм аа тийм ээ хийдэг ажлыг бас ард иргэд олон нийтэд бас хүртээмжтэй зөвөр танилцуулах юм бас ажил хийсэнд бас Канада их баярлалаа. За баярлалаа. Канада чаашдын уран бүтээлийн ажиллаж амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр ажил маань маш амжилттай болж өнгөрлөө гэж би хувьдаа бодож байна. Үзэгч та бүхэн ч гэсэн бас тэгж байгаа болов уу гэж найдаж байна. За өнөөдөр би энэ шүүхийн байгууллагатаар дүүргийн иргэний анхан шатны 1-р шүүхтээр ажилласандаа маш их таатай байна. Үүн дээр би шүүгчийн туслагч хийлээ, эвлэрүүлэн зуршлагч хийлээ, мөн дээрээс нь бичиг хүргэж хийлээ. Надад бол маш сонирхолтой байлаа. Мөн нэвтрүүлгийнхаа төгсгөл би үүн дээр шүүхийн шинжилгээний талаар таны санал гэсэн одоо ийм хайрцаг байгаа. Энд өөрийнхөө бас саналыг нэмэрлэе гэж бодсон юм. За энэ дээр саналаа хий. За мөн нэвтрүүлгийнхээ төгсгөлд ажилласан хамт олонтойгоо сайхан дурсгалынхаа зургийг авахулъя гэж бодсон юм. Тэгээд энэ нэвтрүүлэг маань ингээд өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баярлалаа үзэгчдээ. Баярлалаа.